Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Word дээр хүснэгт хэрхэн үүсгэх, мөр багныг хэрхэн нэмж устгах талаар заах болно. Та IT сегменттэй нэгдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Тэблийг үүсгэх хоёр янзаар үүсгэж болдог байгаа. Эхлээд Insert гэсэн хэсэг рүү ороод Table гэсэн хэсгээр дарангууд та ямар харьцаатай table үүсгэмээр байна? Үүнийхэн дагуу хүссэн table-ийг үүсгэх боломжтой байгаа. За харин үүнээс гадна зурж бас table-ийг үүсгэх боломжтой. За table-ийг арилгахтай болохоор тухайн хүснэгтнийх нь зүүн дэвтэлт нь байгаа дөрвөлжин дээр дараад delete-ийнх нь delete table дээр дарангууд ажиллана. За зурж оруулна гэдэг нь болохоор draw table гэсэн функц энэ дээр дарна. За тэгээд хүснэгтээ байршлах гэдэг зурчин. За тэгээд ямар шүү хүснэгт хийхийг нь чинь шууд өөрөө зураад нэмээд оруулж өгөх боломжтой. Ямар хэмжээтэй байлгах өөрийнхөө хүссэн тоотойгоор үдээ үүсгэж явах боломжтой гэсэн үг. За ингэж хүснэгтийг үүсгэх боломжтой. Харин ингэж зурж явж байхдаа илүү ч юм андуураад хүснэгт үүсгэсэн бол хүснэгт үүсгэсэн байхад гарч ирдэг энэ layout гэсэн хэсгийн drop table-ийн хажууд байгаа юм арилгах гэсэн балруулах гэсэн дээр нь дараад илүү зурсан шугам дээрээ дарангууд шууд зурсан шугамаа арилгаад явах боломжтой гэсэн үг. Буцаагаад нэмэхээр болох юм бол drop table дээр ороод дарангууд хүснэгтээ хүснээрээ үүсгэх явах боломжтой гэсэн үг. За одоо өөрхөн шууд хүссэн тоогоороо хүснэгтийг үүсгэх боломжтой байдаг. Энэ insert table дээр дараад мөрөн хэд байхын багна хэд байхыг шууд тоогоор оруулаад өгөх боломжтой. Энэ хэсэгт нь болохоор автоматар хоорондох цайгийг тахируулна. Тохируулах хэсэг байгаа. Тэгэхээр өөрхөн хүссэн мөр багныг тоог нь оруулж өгөөд окей дарангууд хүснэгт үүснэ. За энэ чинь жишээ болгоод хэдэн өвдөл оруулчих. Мөр болон багныг оруулахтай болохоор table-ийн menu доторхын layout руу ороод энэ хэсэгт нь мөр болон багнуудыг хэрхэн оруулах талаарх өвдлүүд нь байгаа. За жишээлбэл юм бол энэ функц нь болохоор одоо өөрөө чинь сонгогдсон байгаа мөрний дээр нэг шиг мөр нэмж оруулна гэсэн үг. За энэ дараачих нь болохоор одоо сонгогдсон байгаа мөр чинь доор нь шинэ мөр нэмээд оруулна. За тэгээд дараачих нь болохоор өөрөө чинь сонгогдсон байгаа нүдний зүүн талд нь нэг баг нэмж оруулах. Дараачих нь болохоор 10 талд нь нэмж баг оруулж өгөх. Нэмсэн баг нь болон мөрөө хэрхэн арилгах вэ гэхээр мөн адилхан layout дотрын delete гэсэн хэсэг дээр дарангууд тухайн нүдийг арилгах юм уу, баг нь арилгах уу, мөр арилгах уу, хүснэгтийг тэр чигээр арилгах уу гэсэн сонголтууд байгаа. Энэ дотроос мөрийг нь арилгахаар бол нүдээ сонгоод энэ дээр дарангууд сонгосон мөрөн шууд арилжина. Харин багныг нь арилгах бол багнаа сонгож жагаад энийг дарангууд баг нь арилжина. Харин энэ нүдийг нь арилгах нь болохоор эхнийхэн сонголт нь болохоор тухайн нүдийг арилгаад зүүн тишээгээ шахах. За дараачих нь болохоор тухайн нүдийг нь арилгаад дээшээ шахах. За дараачих нь болохоор тухайн мөрийг нь тэр чигээр нь арилгах. Мөн тухайн багныг нь тэр чигээр нь арилгах гэсэн сонголтуудтай. Мөн үүнээс гадна та заавалчгүй меню дотроос сонгохгүйгээр баруун товчоо дараад энэчнээс баг мөрөө нэмэх боломжтой. Мөн арилгахыг нь бас баруун товчоо дараад хийх боломжтой. Дээрийг ашиглаад та өөрийнхөө хүссэн хүснэгтийг үүсгэх боломжтой. Баалт тавьсанд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол
лайк болон шеэр хийж өгөөрэй. Манай IT сегментийн мэдээд шинэ мэдээллийг цаг алдахгүй хүлээж аваарай. Танд ямар нэгэн асуух зүйл гарвал бидэнд хандаарай.